тодорхой хэрэгтэй холбогдуулаад нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар өнгөрсөн 3 сарын дотор одоо миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт, доромжил явсан. Энийг одоо янз бүрийн хүмүүс бол бас зохион байгуулсан. Зах зугааснаас ил болж байна. Маш их одоо хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан. Тэгээд ийм одоо олон нийтийн мэдээлэлээр үндэслээд хуулийн байгууллагаас прокуророос одоо надад бас хэрэг үүсгэсэн. За энэ асуудал дээр миний зүгээс одоо удаа дараа мэдээлэл хийсэн. Нөөцний хулгай гэж байгаа хэрэгт бол би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байгаа. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа. Зохион байгуулалтаа гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг та бүхэн хуульч гишүүд маань мэдж байгаа. Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл гэдэг бол терроризм, зэр зэвсэг, мансууруулах, бодис хар тамхи, зохион байгуулалтаа гэмт хэрэг гэдэг олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг ийм бүлэгт одоо холбогдуулсныг би бол ямар ч одоо баримт нотлохоогүйгээр зохиомлоор ингэсэн гэж үзэж байгаа. Би одоо өмнө зохиомол хэрэг гэж сонсч ирсэн болохоос шинийг бол үзээгүй. Тийм учраас ийм одоо нөхцөл байдал одоо үүсээд байгаа. Тэхэн одоо өөрийн одоо зөвшөөрөх вэ? Тийм учраас би нэг одоо хуулийн үндэслэгээ гэж үзэж одоо шачаатанд нь гомдол гаргаад одоо явж байгаамаа гэдгийг одоо та бүхэндээ хэлье. За өөр одоо бас нарийн ширэм ярих одоо энэ цаг үед боломжгүй байна гэдгийг бас та ойлгож байгаа бах. Тэгээ энэ салбарт одоо хийж хэрэгжүүлэх энэ бас ихэнх ажлыг улсын хурлын одоо сая нийгмийн даатгалын багц хуулийг хилцэжсэн дээр чуулганы би одоо өчигдөр юм шиг санаж байна. Энэ хуулиудыг бол гишүүд маш одоо сайн дэмжиж өгсөнд талархалтай байна. Намайг сайдаар ажиллаж байхын тодорхой богинохон хугацаанд одоо та бүхэн маань одоо маш их сайхан дэмжихээс аргагүй асуудлууд байдаг тэнд. Одоо энэ 3 сая гаруй иргэнэ бүгднгийнх нь л асуудал байдаг. 1 сая даатгал төлөгч, 500 орчим мянган одоо тэтгэврийн ахмадуудын төлөө бүхэл одоо их өргөн өрөөний асуудлыг дэмжиж ажилласанд их баярлалаа.